Монгол улсад төрийн шагналыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар одоо болтол олгож ирсэн. Тэгвэл цаашид үндсэн хуульд нийцүүлдэг болгож бие даасан хуулийн хүрээнд зохицуулдаг байх шаардлагатай гэж үзэн Монгол улсын ерөнхийлөгч төрийн шагналын тухай хуулийн төслийг санаачлаад байна. Монголын төрийн түүхэнд анх удаа гарч байгаа энэ хуулийн төслөөр бол төрийн нэр хүндтэй уламжлагдж ирсэн одон медалуудын загварууд шинжлэгдэж байна. Гэхдээ ард түмэнд хоногшсон бэлэгдэл утгыг хэвээр хадгалахыг зоржээ. Гагцхүү хуулийн гол үзэл санаа нь шагналын үн цэнийг хадгалж уламжлуулахын тулд шалгуурыг нь өндөр тавьж олгох тоог эрсцүүлж байгаа юм а. Тэр хуулиар шийдвэрлэх гээд байгаагийн нэг юм нь тийм давхар хамгаалалт хийж өгч. Ерөнхийлөгчийн бүрэн эрх гээд бүх асуудлыг шийдээд явж болно үндсэн хуулийн дагуу үндсэн хуулинд нийцэж байгаа. Гэхдээ энэ хуулиар шийдэн тоон хэтэрх юм бол энэ ерөнхийлөгч хүртэл өөртөө хариуцлага сахилгыг бий болгож ийн л гэсэн үг. Энд одоо ажиллаж байгаа улсууд хүртэл юм болж байна. Тоотоо болохоор жишээлбэл одоо төсөвлөгтөө хүртэл бид нар 50 хүртэл яг л 50-аар гавьяатын нэмлэг хийлгэхэд ямар үнэтэй байдгийг 50-аар л оруулна. Чингис хааны одон жилд нэг хүнд нэг олгодог болвол нэг л одон хийлгэнэ гэж төсвөө оруулах байхгүй юу? Одоо ойлгож байгаа бох тийм ээ. Бас энэ чинь энэ бүх юмтайгаа их тийм уялдсан юм зүйлээ гэдгийг бас хэлье гэж. Тухайлбал Монгол улсын Баатар цолыг 5 жилд нэг удаа олгохоор хуулийн төсөл тусгасан бол эрэмб дарааллын хувьд үүний дараа улсын эрдэнэ хэмээх цолыг бий болгосон байна. Энэ цолыг соёлын бит бус үеийг тэн шавь төрүүлэн уламжлал соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа хүнд зориулж 3 жилд нэг удаа олгож байхаар тусгажээ. Удаахан Чингис хаан одон байх бөгөөд жилд нэг удаа байхаар харин салбарын гавьяатнуудыг нэгтгэж Монгол улсын гавьяат зүтгэлтэн цолтон болгож жилд 50 хүртэл хүнд олгож байхаар санаачилжээ. Мөн гадаад дотоодын иргэдэд Монголын төлөө сайн үйл бүтээсэн гавьяаг нь үнэлж шагнадаг Эрдэнэ очир одонг жилд 1000 хүртэл хүнд, Алтан гац одонг жилд 1000 хүртэл хүнд гэх зэргээр тооны хязгаар тавьсан бол хөдөлмөрийн хүндэт медальд тоо заагаагүй байна. Мөн хуулиар одон медаль гэдэг үгийг хамтд нь хэлэгддэг байсныг тус тусад нь салгаж нэрлэж байхаар хуульчилжээ. Шагналын тодорхойлтыг өргөн мэдүүлдэг журамд маш их өөрчлөлт орж байгаа. Тэн дээр л илүү хариуцлагатай болгоё гэж байгаа. Бүр би нэг хэлээд байгаа нь за жишээлбэл Алтан гац суудан одоо 1000 хүртэл гэдэг ингэхэд за ингээд нийт суманд хуваарлагдах за манай суманд жилдээ нэг 2 хүн хамгийн одоо мундаг 2 хүн Алтан гац суудан авах юм байж гэдэг юм уу. Тийм байдлаар тооцож ер нь хүнийхээ юунд тооцож ирүүлэх энэ асуудлаа тэр одоо тодорхойлж байгаа улсууд хариуцж явах ёстой. Тэгэхээр энэ тоо тавьж өгж байгаа нь бас түүнтэй утга адилхан. Жилд нэг 1000-ыг олгодог юмн дээр нэг сумаас 100 Алтан гац тодорхойлоод ирүүлж болохгүй л баггүй юу. За хүмүүсүүд ингэж боддог. За ингээд олон нийтээр хэлэлцүүлээд ингээд өгвөл бас их зүгээр ингээд ер нь бид нар Чингис хаан одон дээр тэр нөгөө алдар хүнд одоо өгөх гэж байгаа Чингис хаан одонгоо бид нар өмнө нэг 10-аад хоногийн өмнө ер нь зарладаг шүү дээ. Тэр хүнд энэ жилийн Чингис хаан одон олгоно гэх. Тэгэхээр нөгөө олон нийт хараад энэ хүний бүтээл, тэр хүний бүтээсэн хийсэн зүйл нь яригдаа, тэр хүний одоо тэр гаргасан гавьяа амжилт нь олон нийтэд хүрээд алдаршдаг ийм хэлбэр явж байгаа. Ер нь боломжтой хийж болох энэ журмуудыг бид нар журмандаа оруулж өгнө. Наривчилсан журам гарнаа гэдгийг хэлье. Төрийн шагнал олголт хэдийгээр нийгэмч хүмжлэл дагуулж байгаа ч элбэгдэрч ерөнхийлөгчийн үед тоон даруй 3-аас 5 дахин буурсан болохыг тэрээр өөрийн зүгээс хэлсэн юм а. 7 бүлэг 40 зүйлтэй төрийн шагналын тухай хууль нь төрийн шагналын үн цэнийг үргэж хариуцлагажуулах үндслийг хуульчилж байгаагаар ач холбогдолтой тэрчлэн энэ хүрээнд зохицуулагдах харилцаануудыг нарийн тусгаж өгчээ. Тухайлбал төрийн шагналыг дагаж идэх нийгмийн халамж хуулийн төсөлд хадгалагдахаар тусгагдсан байна. Ихэнх шагнах асуудлын тухайд бол наривчлан тодорхойлсны үндсэн дээр үндэслэж болохоор тусгажээ.